Амрыг эрийг сонсогчдоо манай Cocktail and Crime podcast-ны маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Yay! Хилүүлгээ хүлээг ирдэ штэ. За энэ удаагийнхаа дугаарыг эхлэхээс өмнө анхааруулга хэлчихье. Манай подкаст насан туршидтэй зориулсан бөгөөд гэмт хэрэг болон болсон явдлын тухай детальчилж ярьдаг учраас хитрхи юмнаас амархан айдаг эмзэг хүмүүст ер нь тохиромжгүй байх. Тийм болохоор өөрөөсөө эрсдлээд агаад сонсоорой. За тэгээд энэ удаагийн дугаараар манай дулмаа маань маш гоё коктейл хийсэн байна. Тэгээд нэлээд урт хэрэг ярьж өгөх гээд маш удаан хугацааны туршид судалгаан дээр суусан. Тэгээд би бас сонсоогүй байгаа болохоор амар их догдолж хүлээж байна. Тэгээд хоёлаа коктейлоо яриад эхэлэх үү. За тэгээд энэ удаагийн дугаараараа сонгосон коктейл маань болохоор Blue Lady буюу одоо цэнхэр бүсгүй гэх юм уу да. Тийм нэртэй коктейл байгаа. Орчин нь маш амархан. Gin, тэгээд баг зэрэг лимоны шүүс, тэгээ баг зэрэг урд нь хэрглэжсэн нөгөө Blue Curacao гэдэг бүтээгдэхүүнийг хэрглэсэн байгаа. Тэгээд эдгээр бүтээгдэхүүний одоо мэдээллийн тухай Instagram болон Facebook дээрээ тавьсан болохоор манайхан сонирхч ивэл ороод үзээрэй гэж хэлмээр байна. Бас дээрээс нь уг нь ойрд коктейлийн тийм орцын талаар жоохон мэдээлэл оруулъя гэсэн боловч Дулмаа миний би завгүй явсаар агаад ойрд оруулсангүй хүлцэл өчий гэхдээ удахгүй бүр бөөнөр нь мэдээллүүдийг оруулах гад бэлдэж байгаа гэдгийг амлая гэсэн. Манай сонсогчид ч гэсэн амар хөөрхөн багаар хийсэн коктейлнуудын зургийг явуулдаг болсон те. Амар мундаг. Харин чимгэлж. Бараг хоёулангаас нь бүр илүү мундаг амар гоё хамаагийн илүү болчихсон те. Ястай. Одоо бараг адилхан өөрсдөө хөгжүүлэхгүй бол сонсогчдынхаа хөл чирэгдэх нэ штэ. Харин тэгээд зураг явуулдаг сонсогчдоо маш их баярлаа. За дулмаа маань хэрэгтэй орох уу? Хэний тухай ярих вүлээ? За тэгээ хэрэгтэй ороод энэ хэрэг бас нэг амар адармаатай хэрэг байгаа. Тэгээд би бас яг юуны тухай ямар хэргийн талаар ингэж детальчилж одоо судалж ярих вэ гэж бодоод хайгаад явж исэн. Тэгээ энэ хэргийн тухай ингээд дээрүүсч байх нэлен дээр сонсч ийсэн. Бас амар сонирхолтой санагдаад өнгөрч ийсэн. Тэгээ бас энэ удаагийн дугаараар яагаад сонгох болсон бэ гэхээр би өөрөө Facebook ухаж явж байгаа тарин тийм Монгол тийм пост хараад за тэгээд тэр пост нь болохоор ингээд ер нь жоохон нэг юм шашны тухай постэйсэн байхгүй юу. Тэгээд ер нь жоохон сонирхолтой санагдаад ийм ер нь шашны тухай бас ингээд дэлхийн нийтиг болон Америкийн нэгдсэн улсыг ингээд донслогж ийсэн нэг тийм хэргийг зохиж авсан байгаа. За тэгээд энэ хэрэг нь болохоор Америкийн нэгдсэн улсаас гараагаа эхэлж Карибын нэг оронд дууссан тийм маш олон талаар бүр эргэцүүлэн бодоход хүргэсэн тийм хэрэг байгаа. За одоо хэргийн гол одоо байгууллага гэх юм уу та тэр нь болохоор The People's Temple буюу одоо монголоор орчуулах юм бол арт түмний хийд гэгдэх тийм одоо шашны байгууллага байгаа. Энэ байгууллага нь болохоор Америкийн нэгдсэн улсын Индиана мужийн нийслэл болох Индианаполис хотод 1955 онд үүсгэн байгуулагдсан. Тэгээ энэхүү сүмийн одоо сүм гэх юм уу да хийд гэх юм уу одоо ямар ч байсан одоо энэхүү хийдийн одоо шашны үндсэн зорилго тэгээ даган мөрдөх сургаал нь болохоор арьс өнгөний ялгаралгүйгээр эн тэгш байж буруу шашнаас татгалзан өөртөөгөө ангижруулах гэсэн тийм зорилготой. Тэгээ ер нь бол арт түмний хийдэд ирснээр бусад шашныг одоо ер нь бол буруутгаж тэр шашнаас одоо ангижирч өөрийгөө одоо ариусгана. Тэгээд хамгийн гол нэгдүгээр ухагтун нь болохоор арьс өнгөний ялгаралгүйгээр энэ тэгш байх явдал гэж байгаа байхгүй. Яагаад гэж байгаа юм бэ гэхээр 1950 оны угаасаа Америк улс бол тий хар цагааны ялгаа маш том байсан бөгөөд цагаан арьснууд өнгөт арьстантай тий холилдон хамт байна гэдэг тийм одоо концепт санаа бол үнэхээр хүмүүсийг бүр шуугуулж исэн. Тэр үед чинь нөгөө өнгөт арьстанд зориулсан 0, өнгөт арьстанд зориулсан сургууль гэх мэт одоо амар segregation байсан шүү дээ, ийм юу салангат тий.
Энэхүү байдал нь болохоор 1970-аад он хүртэл ер нь зогсоогүй байдаг. Үүнээс харахад одоо тий арт түмний хийдийн санаа тэр концепт нь бол цагаан арьстай хүмүүст хэрэг цочрол өгж байснаас харагдаж байгаа. За тэгээ энэхүү сүмийн үүсгэн байгуулагч номлогч нь болохоор James Warren Jones гэх нэгэн бөгөөд тэрээр Индиана мужийн уугуул иргэн. За энэхүү номлогч нь 1931 оны 5 сарын 13-нд Индиана мужийн Crete гэх газар Lynetta Putnam болон James Thurman Jones хоёрын гэр бүлд мэндэлсэн байдаг. Түүний эцэг James нь болохоор Дэлхийн 1-р дайны хаалт цэрэг бөгөөд дайны үеэр хорт худааны дайралтанд өртөж одоо уушиг муутай болсон байдаг. Нутагтаа буцаж хурж ирээд өөрийн гэсэн жижигхэн фарм эдлэн газартай тэгээ гэр бүлтэйгээ амьдардаг байсан байгаа. Хорт хийнээс авсан уушигны гэмтэл нь ингээ явандаа дамжирсаар байгаа сүултээ аав нь ингээд ярьж чадгаа болсон гэдэг. Түүний ээж нь Lynetta нь болохоор юм ойр хавийнхандаа ер нь тийм их муугар үнэлэгддэг эмэгтэй байсан юм байлээ. Учир нь гэвэл амар их худлаа ярьдаг, мөн тамхи их татаж одоо олон нийтийн газар одоо бие бас байдлаар авч явдаг, хараалын үг хэлдэг ингээл амар ер нь жоохон танхаа нэгэн байсан гэж байгаа байхгүй юу. Энэ хүний нэр одоо бүтэн нэр нь болохоор James Warren Jones гэдэг ч гэсэндээ түүнийг хүмүүс Jim гэж дууддаг. Одоо тийм болохоор ер нь үүнээс цааш юу яачи? Jim гэд дуудаад явчих. Jimmy-г төрөх үед Америкт одоо Great Depression era буюу одоо Америкийн эдийн засгийн маш гүн уналтанд орсон байсан. Түүний гэр бүлийг одоо фарма заран өөр тийшээ нүүхэд хүргэсэн байдаг. Яагаад гэвэл одоо фэмин юусоо ямар ч ашиггүй байсан учраас арай жоохон том хот руу очиж ажил хийгээд гэр бүл нь нүүдэг. За тэгээ гэр бүлээрээ Индиана мужийн Lynn гэх хотод суурьсан бөгөөд тэр үед ингээд бараг ер нь бүх хүмүүс сүмд амар их явдаг байсан. Тэр үед ч одоо нөгөө нэг Христийн шашин бас Америкт бүр амар нөгөө нэг газар авцсан. Одоо юу юм угаасаа л ер нь бол Христийн шашин дагдаг хүмүүс те Америкчууд чинь. Гэхдээ ер нь бол 30-40-од оноор бол ер нь сүмд явдаггүй гэр бүл гэдг нь бүр нэг амар тийм одоо юу хэмдэ нийгмээрээ тийм хүмүүсийг ер нь жоохон жигшдэгч гэх юм уу тийм байсан. Бод тосгоноороо ингээ бүгдээрээ сүм цуглаанд явдаг байхад Жимийн гэр бүл ганцаархнаа явдаггүй байсан гинэ. Тэгээ түүний ээж нь болохоро ингээд юунд деважин там байдаг гэдэг итгэдэг. Тэгээ ер нь хойд амьдрал байдаг гэдэгт итгэдэг тийм сүсэг бишрэлтэй нэгэн байсан боловч одоо яг тийм цуглаан сүмд явахыг татгалздаг. Ер нь өөрийнхөө бодол одоо нэг юу хэмдэ би юмд итгэдэг би эндээ итгээл ганцаараа одоо залбирал ингээл байжээ гэсэн тийм үзэл бодолтой хүн байсан юм байлээ. Тэгээ бас ээж нь болохоор ингээ хүүтэйгээ дотн харьцаагүй. Жимиг ер нь бол ингээ хүүгээ гэж нэг амар ойшож харьцдаггүй байсан гэж байгаа. Тэгээ ажилдаа явахдаа ингээ гэрээсээ Жимиг хөөж гаргаад цоодлоод явдаг байсан гэж байгаа. Чи тэгээ өдөржингөө гадуур яваад юу хийнү миний асуудал биш гэж ер нь хайхрамжгүй ханддаг. Бүр юм баг бахтаа энэ чинь яг хідэн настай гэдэг нь бол хэлээгүйсэн. Гэхдээ ер нь бол 10-аас доош настай байхдаа бүр жоохон байхдаа. Тэгээд Жим ер нь ингээд багаасаа одоо найзууд болон хуршүүдийн хэрэг байнга ингэж эргэлдэж явах болсон гэж байгаа байхгүй. Тэгээ гэрт нь хоол ундгүй болсон үед юм уу эсвэл ээж нь ингээд олон цагаар ажил мажлаасаа ирэхгүй явах үед одоо хуршүүдээсээ хоол ундахгүй ам зогоодог байсан байж байгаа. За тэгээд Жим энхүү явж байхдаа Myrtle Kennedy гэх хурш эмэгтэйтэйгээ ийм дотны харьцаа үүсгдэг байгаа. Тэр эмэгтэй нь болохоор Lynn Nazarene гэдэг сүмийн одоо номлогчийн эхнэр байсан бөгөөд тийм маш гүн одоо сүсэг бишрэлтэй нэгэн байсан байгаа. Тэр эмэгтэй Жимд ээжээс нь илүү хайрлж халамжилдаг байсан байгаа байхгүй. За тэгээд энэ боломжийг ашиглаад тэр Myrtle гэх эмэгтэй Жимийг сүмдээ дагуулan явж эхэлсэн. Эмэгтэйг даган сүмд явж эхэлснээсээ хойш Жим ер нь бол ийм шашны амар тийм маш гүн сонирхолтой болж эхэлсэн. Тэр сүмд явснараас угаасаа ингээд шашинд амар сонирхолтой болоод бас за өөр ямар одоо урсгал ээдийн ямар шашин байдیں۔ Шашин гэж ер нь юу юм гэдгийг амар их мэдхээр одоо мэдхийг хүсэж одоо ирмэлзэлж ийм олон төрлийн цуглаанд явж эхэлсэн байгаа. Тэгээ ингээд төрлийн урсгалын талаар ингэж мэдээлэл цуглуулж эхэлсэн байдаг. За ингээд багаасаа тийм шашинлаг хүн болж эхэлсэн нэгэн байгаа. Шашны хажуугаар бас Жимийн сонирхлыг татдаг нэг зүйлүүд болохоро үхлийг амар сонирхдаг байсан гэж байна. Хүн амьтан үхэхээрээ хайчдаг вэ? Хүний одоо тий амьтны бие цогцост одоо яг юу болдог вэ гэд тиймэрхүү юмыг ингэж амар асууж сонирхож эхэлсэн гэж байгаа. Тэгээ бүр баг бахта үхсэн амьтдыг ингээ олж авч
найзуудыгаа дуудаад юм оршуулга хийдэг байсан гэж. Тэгээд тэр оршуулган дээрээ ингээд өөрөө нөгөө нэг сүмээсээ сурсан одоо номлол ч юм уу тэр мэрийгаа ингэж ярьж тийм ер нь бол ямар ч шашин ингээл нөгөө нэг лам уурах ч юм уу номлогч хурж ирээл ингээл үг хэлээл ишлэл уншаал тэгдэг те. Тэгээд Жим жоохон бахта ер нь тиймэрхүү юмар тоглох сонирхолтой байсан юм лээ. Жаахан хүүхээ гэхэд маш хачин сонирхолтой байсан мод. Жимиг 10 настай байхад нь дэлхийн 2 дугаартай эхэлсэн байдаг. 10 настай хүүхдүүд одоо ингээл тэр тухайн үед чинь хүүхдүүд цэрэг цагдаа нарыг хараад ваа ямар гоё юм бэ. Би ингээд том болоод цагдаа болохыг хүсэж байна. Би том болоод эмч болохыг хүсэж байна гэл нэг хүүхдүүд нэг ярьдаг да одоо 10 настай хүүхдүүдийн одоо төсөөллөөр. Гэтэл Жим ингээд үеийнхнасаа тис ондоо заяа. Түүний хувьд одоо өөрийнх нь сонирхлыг татсан одоо харж авдаг ер нь болохыг хүсдэг баатар нь Гитлер байсан. Тэгээд ийм нацист үзэл бодол ингээд амар сонирхдаг. Нацист үзэл бодлыг ер нь зөв гэж боддог. Одоо 10 настай жоохон хүүхэдтэй 10 11 настай. Тэгээд үеийнхнэнтэй одоо би энэ ах шиг ингээд гой том болоод цэрэг болоод дайнд явна ч юм уу. Тэг эх орноо хамгаална гэж яхад Жим болохоро Гитлерийг үнэхээр юм ухаантай хүн юм байна гэд сонин байх юм бол тэрийг нь олж харж уншдаг. Тэгээ ингээд нацист тийм үзэл бодлын тухай бичсэн юм байх юм бол хадгалдаг, уншдаг. Тэгээ одоо ингээд харахаар ингээд баг багта үеийнхнээсээ тис ондоо тийм ярих дуртай зүйлстэй те сонирхолтой шашин 10 настай хүүхэд шашин ингээд сонирхоод явж нэхэр чинь бас сонин санагдаж байгаа зү. Шашин шүтлэг, дээрээс нь үхэл, тэгээ дээрээс нь Гитлер нацист те. Тэгээ дээрээс нь бас сексийн талаар амар их ярьдаг байсан гэж байгаа. Аль найзуудыгаа цуглуулчаал та нар хүүхэд яаж гардыг мэдхүү. Ингэдэж штэ ээж аа хоёр гээд бүр нөгөө найзууд нь бүр ингээ гайхацсан юу ийм томчууд ийм хийд юм уу ч юм уу те. Тэрийг нь Жим бүр ингэж ухаж ярьж ингэж найзуудтай хэлж ингэж өгдөг байсан. Тэгээ тэр үед нь ингээд томчууд ингээд тиймэрхүү байдлыг нь харсан ч гэсэндээ угаасаа за аав нь угаасаа нэг юм тахир дутуу ээж нь бараг өөрийг нь хүн гэж тооддоггүй нэг өрөвдөлтэй нэг хүү яваал идэг болохоор ер нь ярьж байгаа юмыг нэг амар одоо юу хэмдэ ойшоодгүй байсан. За нэг ингээл явж л идэв ивэгээ хайчдаг гэсэн гэж байгаа байхгүй жоохон багтана. Түүний баг насны иймэрхүү. Тэгээ Жимиг 16 настай байхад нь ээж нь түүний эцгээс салж Индиана мужийн Ричмонд гэх арай том хот руу нүүсэн байдаг. 1948 онд 17 настай Жим эмнэлэгт ажиллахаар орсон байдаг. Тийм гад сонирхолтой одоо үеийнхнээсээ тис ондоо хүн байсан ч гэсэндээ хичээл номонда маш гармгаа нэгэн байсан юм билэ. Тэгээд ер нь бол 12 дугаар анги Америкч нь бол 18 нас хүрээд дүүрэж байхад Жим дөнгөж 17 нас хүрэнгуутаа 10 жилээ дуусгасан байдаг. Тэгээ бүх хичээл дээрээ онц тунтай төгссөн гэж байгаа. Цас сургуулаа төгсчөөд эмнэлэгт ажилласаар байсан бөгөөд эмнэлэгт ажиллаж байхдаа Marceline Baldwin гэх өөрөөс нь 3-аар ихч одоо тухайн эмнэлэгт сувлагчаар ингээд дадлаг хийж байсан бүсгүүтэй танилцсан. Жилийн дараа буюу 49 онд 18 настайдаа тэр бүсгүйтэй хурмаа хийн гэр бүл болдог байгаа. Нэртэйгээ гэрлээд 3 жилийн дараа буюу 1951 онд Индиана мужийн төв хот болох Индианаполис руу нүүн суурьсан бөгөөд одоо ер нь багаасаа шашин шүтлэг одоо сонирхдаг байсан. Тэгээ сүм өмд амар их явдаг байсан. Тэгээ ерөөсө номлогч болох мөрөөдлөө биелүүлэхээр зорддог байгаа. За тэгээд 21 настайдаа 1952 онд Somerset Methodist Church хэмээх сүмд одоо номлогчийн шав болж орсон байгаа. Тэр үедээ тухайн сүмээс сурах зүйлээ сурч байсан боловч одоо тэр сүмийн баримтлах зарчим зарим нэг ихтгэл түүнд таалагдаагүй байдаг. Тэгээд тэр сүм нь болохоор зөвхөн цагаан арьс хүмүүс зориулсан одоо өнгөт арьс хүмүүсийг цуглаанд хурж ирж те одоо номлол сонсохыг бол зөвшөөрдгөө байсан нь Жимийн одоо хамгийн их дургуг нь хүргэсэн гэж байгаа байхгүй. Заримдаа дадлагаар ингээд номлох боломж олддог байсан ч гэсэндээ одоо тийм сахил хүрсэн номлогч биш учраас өөрийн үзэл бодол одоо үнцгийг одоо чуулганд иргэдтэй хуваалцах боломжгүй байсан гэж байгаа. За өөрийн гэсэн ерөн сүмтэй болохыг хүссэн ч түүнд одоо мэдлэг боловсрол болон туршлага дутагдж байгааг тэр ойлгон одоо эргэн тойрны хот тосгоноор явж за ямар одоо стилийн номлолт үр дүнтэй байна, ямар их хүнийг татаж байна гэдгийг судлах болсон гэж байгаа. Шашин шүтлэг гэдэг чинь бас амар нөгөө нэг
миний хувьд надад тгээ санагддээ штэ амар тийм комплекс зүйлтэй. Зүгээр Христ болол Христ болчихгүй. Христ чинь дотроо бас ингээд төрөл төрлөөрөө ингээд явцдаг. Тэгэнгуутаа хин Жим болохоор тэр бүх төрлийн сүмд очиж ингээд бүр гүн гүнзгий судалж одоо за энэ сүм тэ ингэж магтан дуулдсан байна, ингэж бүжгэлдэм байна гэл бүх юмыг ингээд судалж эхэлсэн гэж байгаа байхгүй. 20 идэх нь 21 насна. Судалгаа хийж одоо явж байхдаа revival sermon буюу одоо орчуулах юм бол ийм юу хэмдэ дахин мандалтын чуулган дээр очиж үтсэн байдаг. Тэр нь юу ихээр нөгөө яагаад нөгөө байдаг та гаранд нөгөө номлогч ингээл чиний гаранд нүүрэн толгоон дээр чинь ингээл гараа тавиал одоо муу ерийн сүнстэй одоо дөөхөгөөс зайл одоо энэ өвчнэн зайл гингу бүх юм зүгээр болоод нөгөө хүмүүс нь ухаан алдаж унангуудаа босч ирээл би идгэрчлээ гээл тий. Тэгэл нөгөө номлогчоо мөргөж зөргөөл зүгээр шүү дээ бөө юм болол би аврагдлаа би ирүүл боллоо нөгөө таягтай явж исэн хүмүүс чинь таяга авч шидээл тэрэгэнцэр дээр сууж исэн хүмүүс чинь босч ирж бүжиглээл те тиймэрхүү одоо чуулган дээр очисон байгаа байхгүй юу. Тэгээд нэг юм үлгэрийн чим шиг үзэгдлүүд нь хүмүүсийг бүр асар ихээр ингэж татаж байгааг анзаарсан. Тэгээ ингээ ажаа хараад байхаар маш олон хүмүүс ирээл чуулганд оролцоод маш олноороо одоо байгаа хідэн төгрөг зоосоо номлогчийн тэр агуу тэр ил бишидтэй одоо ил бишидтэй жих юмтай одоо хүчтэй бурхны одоо хамаг хүч цугларсан гарт нь ингээл өгж байхыг харсан байгаа байхгүй. Тэгээ харчаад за энэ бас шашин шүтлэг бас мөнгө олох бар асар том боломж гэдгийг олж харсан байдаг. За тэгээ нэг иймэрхүү төрлийн сонин тийм чуулган дээр очиод одоо юу болдог юу одоо өөрт нь илүү хэрэгтэй одоо хүмүүсийг илүү өөрлөнд татаж болохын талаар мэдээлэл одоо цуглуулад за тэгээд шай болж орсон Methodist сүм дээрээ номлол эхлэхээс өмнө одоо цуглаанд ирэгч нартай ярилцсан эсвэл ингээ хажуугаар нь явж байгаа ч юм уу хажууд нь зогсож байгаад тэдний хоорондоо яриаг сонсон анхаарч одоо юу н хиний хинбэ те тэр хүн одоо ямар ужиг өвчтэй ямар зүйл түүнийг одоо шаналгаж байгаа талаар мэдээлэл цуглуулan номлолынхаа дундуур тэдгээр хүмүүсийг дурдан одоо бурхан чиний тухай надад хэлсэн. Би одоо өчтөр залбирж байхад чиний дүр төрх одоо миний бодолд орж ирсэн. Тэгээ чамайг бурхан орхоогүй гэдгийг надаар дамжуулан чам сануулж байна гэх мэтэр цуглаанд ирэгчдийн тархийг угааж эхэлсэн гэж байна. Тэгсэн мөртлөө зүгээр ер нь бол яаж мэдж байгаа гэхээр угаасаа хүмүүсийн ярьж байгаа юмыг ингээл сонсоол. Тэгээ бас дээрээс нь өөрөө ер нь бол онц сурлагатай толгой сайтай хүн байсан. Ой тогтоолт маш сайн байсан гэж байгаа байхгүй. Ер нь бол ямарваа нэгэн хүнийг хараад тэр харсан царайгаа ер нь мартдаггүй. Нэрийг нь цээжилчдэг те энэ ингэдэг тэр тэгдэг тэрний найз энэний найз ийм ажил хийдэг иймэрхүү амьдралтай гэд ер нь болоо таарлцсан хүн болгоныгаа тэгээд цээжлээд авчдаг. За тэгээ иймэрхүү байдлаар ер нь хүмүүсийн толгойг ирүүлсээр байгаад 2 жилийн дараа буюу 23 настай Жим өөрийн гэсэн тийм жижиг цуглаантай болсон байдаг. Тэр цуглааныхаа юу гэж нэрлсэн бэ гэхээр community unity буюу одоо олон нийтийн эв нэгдэл гэх нэртэй тийм хар шар цагаан баян ядуу ямар ч хамаагүй хүмүүс хурж ирж хамтдаа ингэж номлол сонсож одоо залбирах тийм боломжтой цуглааныг бий болгосон байдаг. За тэгээд тэрхүү цуглаанд нь ихэнхдээ дандаа ядуу хүмүүс ирдэг байсан учраас түүнд юу нөгөөчтэй байгаагүй аж цуглааныхаа хажуугаар юу амьдралаа тэтгэхийн тулд тэрбэр тийм хачин сонио ажил хийдэг байсны нэг нь одоо тэжээвэр сармагчин зардаг байсан гэж байгаа байхгүй. Ер нь бол нэг 50-аад онд ч нөгөө Америкт чинь юу яадаг байсан штэ. Угаасаа интернет гэж байхгүй, утас байсан ч гэсэндээ нэг амар тийм одоо телемаркетинг тийм бизнес авахгүй болохоор гэрт нь очиж хүмүүс их хурж ирж юм зарахыг оролддог байсан штэ. Хаалга тогшоол орж ингээл яриад тэгэж тэжээвэр сармагчин зардаг байсан гэж байгаа байхгүй. Тэгэл сармагчингаа дагуулж яваал тэгээ тэрнээсээ олсон мөнгөөрөө болохоор яах вэ гэр орноо авч явдаг байсан. Тэгж явсаар агаад 1956 онд 25 настайдаа сахил хүртэн номлогч болсон байдаг. За тэгээ сахил хүртэнгуудаа тэр жилдээ хамгийн түрүүнд дурдсан одоо People's Temple буюу арт түмний хийдийг үүсгэн байгуулсан байдаг. Тэгээ түүнийг ер нь нийгмийг тэ арьс өнгөөр ялгарлах үзлээс ангижруулах концепт нь одоо маш олон хүний түүнд татсан байдаг. Мөн дээрээс нь
одоо healer буюу эдгээгч номлогч болсон байдаг. Өөрийнх нь ирсэн тэр нөгөө арт түмний хийд дээр ирсэн хүмүүсийн тархийг яаж угаасан бэ гэхээр өөрийнх нь доор ажилдаг туслагч эмэгтэйг те тэрэгэнцэр дээр суугаад сүм рүү оруулаад номлол эхлэхээс өмнө те тэгэнгуутаа ингээд одоо номлолын дундуур одоо хин одоо өвчнөөсөө ангиж ирэхийг хүсэж ийн гингууд нөгөө эмэгтэй нь гараа өргөөл би одоо ингээд те ингийн байдлаас олоод явж чадхаа болцсон гингууд жим очиал за би чамайг одоо бурхны нэрээр одоо эдгэн гэд тэр эмэгтэйгээ одоо олон нийтийн өмнө ер нь бол ингэж жүжиг тоглолдог байсан байгаа байхгүй юу. Тэгэж явсаар агаад ер нь тийм эдгээгч номлогч гэдэг нэртэй олчихсан хүмүүс итгэдэг тэрэнд нь бас дээрээс нь энэ тэгш тий одоо арьс өнгөөр ялгарах тийм мэдрэмж одоо авахгүй гэдэг утгаараа хүмүүс одоо маш олноороо түүнд одоо татагдах болсон одоо түүний одоо хийдэд тий сүмд дээрээс нь одоо түүний номлох арга барил одоо стил гэх юм уу та ер нь тийм чанга дуутай маш их бүжиглэж дуулдаг одоо ер нь за нэг бараг нэг юм шоу шиг юм болдог байсан. Тэрийг хаанаас бас ингэж санаагаа олж авсан бэ гэхээр өнгөт арстнуудын сүм чинь нэг тийм байдэн штэ African American хүмүүсийн сүм ер нь цагаан арстнуудын одоо сүмээс бодвол илүү ингээл дуулаал бүжиглээл те бурханлуу ингээл хандаал ингээл орилол ярьдаг тийм одоо арай нэг юм илүү энергитэй гэх юм уу та тийм байдэн штэ. Тэгээд олон сүмдэр очиж тийм туршлага судалж явж байхдаа за энэ бас хүмүүсийг бас ингээд цусыг хөргөж чаддсан байх гэд өөрийнхөө сүмийн стилийг нэг тийм болгож явуулсан гэж байгаа байхгүй. За тэгээд сая дурдсан шиг арьс өнгөний үзлийн хувьд одоо тий цаг үе маш эмзэг хүнд байсан нь одоо түүнийг бас олон түмэнд хүлээн зөвшөөрөгдөхөд бэрхшээл болсон. За тэгээд ер нь Америкийн эргийн мужууд болон тийм том хотууд л одоо ер нь илүү арьс өнгөний эргэтгэж байдлыг одоо хүлээн зөвшөөрсөн үе байсан шүү дээ. Одоо жишээлбэл одоо Калифорни муж те тэгэл Нью-Йоркч гэх юм уу тийм олон төрлийн хүмүүс одоо гадаадаас ирдэг тийм газруудаар бол юу хэмдэ арай жоохон нөгөө open minded те арай өөрөөр сэтгэдэг байсан. Харин Америкийн одоо газар нутгийн дунд байрлах мужууд одоо жишээлбэл Индиана, Ohio, Kentucky, одоо Wyoming, Idaho гэх нэг хөдөөний нэг юм мужууд идэв штэ. Тэр мужууд одоо ер нь бол одоо хүртэл тийм л дээ. Ер нь жоохон racist буюу тийм арьс өнгөөр амар их гадуурхдаг те. За тэгээд ер нь бол нэг юм бүрхэг сэтгэлгээтэй тийм мужууд штэ. Одоо хүртэл ер нь жоохон тийм одоо 2021 он гарчаад байгаа чинь тэгэхээр чинь бүр 50-аад онд бол бүр амар хэцүү байсан ойлгомжтой. 50-аад оны Индиана муж бүрхэг үзэлтэй байсан учраас Жимийн босгон байгуулсан сүмийг racist ард иргэдүүд болон эрх мэдэлтнүүд жигшиж эхэлсэн. Одоо ингээл жоохон дээрээс нь дарамтлах гал тий одоо ийм юм байж болохгүй ухааны юм яриад. За тэгээ ямарваа нэгэн аргаар өөрийн энэ одоо хийд одоо энэ чуулганыг өөр тийшээ илүү нээлттэй түүний одоо концептыг хүлээж авах газар руу шилжүүлэхгүй бол ер нь эрх мэдэлтэй улс төрийн гишүүд хүртэл ер нь намайг зогсооно гэдгийг ойлгоод 1967 оны бүр 7 сарын 15-нд өдрийн зохингуудаа энэ өдөр дэлхийн улс хооронд цөмийн том дайн эхэлнэ гэж зөгнсөн гэж байгаа. Ийм зөгнөл зохионгуудаа одоо өөрийг нь дагаж явдаг, өөрийнх нь нөгөө нэг сүм чуулганд ирдэг хүмүүст хэлээд одоо бүгдээрээ Калифорни муж руу нүүе. Тинчээ болохоро ингээд бидрийг хамгаалах газар байгаа гэж хэлсэн гэж байгаа. 1966 онд Калифорни мужийн Redwood Valley гэх газар руу нүүсэн байдаг. Жими хийсэн бүх зүйлд итгэсэн одоо үнэмшсэн 70-аад гэр бүл түүнтэй хамт Калифорни муж руу нүүсэн гэж байна. Redwood Valley нь болохоор Сан Франциско хотоос хоошоогоо 2 цагийн зайтай оршдог газар. Тэнд очиход ер нь бол түүнийг те Индиана мужаас бүр эсрэг тесрэг уур амьсгал хүлээж авсан. Нийгэм ер нь эргэтгэж байх ёстой одоо гэдгийг тийм голчлон баримтлах концептыг нь хүмүүс дуртаяа хүлээн авч түүний чуулган болохоор нийгэмд ер нь өөрчлөлт хий гэсэн залуус болон улс төрийнхнийг ихээр одоо татаж эхэлсэн байдаг. Тэгээ Калифорнид очиод одоо энэ арт түмний хийд гэдэг нь бараг одоо ийм шашны байгууллага гэхээсээ илүү одоо нийгмийн эрхтгч те сайн сайхныг сурталчлах улс төрийн байгууллага болон хувирсан байдаг. Улс төр чинь угаасаа нийгэмд юу сенсацтай байна, юу ингээд хүчтэй ингээд арт түмнийг дагуулж явж гин гэдгийг хараад бас улс төр чинь тийшээ орохыг амар нэг ирмэлцдэж штэ одоо нэг
одоо эрх мэдэлтэй болохыг болсон хүмүүс. Тэгээ тийм хүмүүс Жими санал онолыг амар их дэмждэг байсан болохоор түүний одоо нэр төр бүр амар гинт өссөн гэж байгаа байхгүй Калифорниуд очоод. Ер нь бол Жими өөрийнх нь яг хувийн үзэл бодол нь сошиалист нийгмийг дэмжин сурталчилдаг атлаа. Өөрийнх нь яг жинхэнэ үзэл бодол нь коммунист системийг дэмжин баримталдаг байсан гэж. За тэгээ энэ хүү байдлаараа Жим одоо өөрийн хүссэн оргилд хүрч чадсан байдаг. Улс төрийн одоо нэр цолтой нөлөө бараг бүх хүмүүстэй одоо хувийн холбоо тогтоож түүний амьдрал дээшилж одоо мөнгө төгрөгөөр тутахааргүй амьдарч эхэлдэг. Тэр үеийн тэргүүн хатагтай болох Rosalind Carter гэх эмэгтэй хүртэл бүр түүнтэй ингэж хувьчилж уулзаж хийж байгаа үйлийг нь ер нь сайшааж ингэж одоо арт түмний хийдийг ингэж бас рекламддаг байсан гэж байгаа байхгүй. Тэр үедээ бас бодоод үзэхээр бас амар хэрэгтэй байсан байгаа байхгүй арьс өнгөний энэ тэгш байдал бол мэдээж дэлхийн бүх өнцөг болонд ер нь бол хэрэгтэй байх ёстой. Тэгээ тэр үедээ хэцүү байсан ч гэсэндээ ганцаараа ингээд бас зөрөгтэй гарч ирээл бүгдээрээ ингээ хамтдаа хар цагаангүй хамтдаа сүмдээ яваад хамтдаа одоо бурхандаа залбирч юм уу тэрийг нь ботхоор бас ингээ нийгэмд амар ээлтэй байгаа байхгүй. Түүний чуулган өсөн өссөөр Redwood Valley-аас гарч Сан Франциско тэгээ Лос Анжелес гэх том хотуудад ер нь салбартай болдог. Мэдээж одоо ард иргэдээс эрэг бөгөөдийг маш их хандлтыг их хурдтай авч байгаа нь одоо хүн болгоны анхаарлыг татсан байгаа. Ялангуяа хэвлэл мэдээлэл сэтгүүлч нарыг бол бүр илүү их татсан байгаа. Заавал нэг юм бүхэн чинь одоо хоёр талтай шүү гэдгийг одоо гаргаж ихийг хүсдэг сэтгүүлч нар бүр ялангуяа. За тэгэж явсаар байгаа 1973 онд Lester Kinsolving гихч нэг юм сэтгүүлч энэхүү байгууллага одоо энэ арт түмний хийд гэдэг байгууллага сүмийн талаар экспозе буюу энэ хийдийн үнэн дүр төрхийн талаар хэвлэл гаргахаар бэлдэж эхэлсэн байгаа. Тэгээ яагаад ингээд энэ хийдийг одоо үнэн дүр төрхийг нь гаргана гэж мэдээлэл бэлдсэн бэ гэхээр тэрхүү чуулганд явдаг байсан экс гишүүд хандсан гэж байгаа байхгүй юу. Тэдний хэлснээр Жими номлол нэг туйлыг маш их баримталсан. Заримдаа номлол нь бүр 6-7 цагаар үргэлжилдэг. Тэгээ 6-7 цагаар ингээд үргэлжлэхдээ заримдаа бүр ямар ч итгэл үнэмшилтэй холбоогүй зүйл болоо явцдаг. Нэг удаа бүр 6 цаг сексийн талаар ярьсан гэж байгаа. Тэгээ юу гэж ярьсан бэ гэхээр эмэгтэйчүүдийг одоо нөхөртөөгөө бэлгийн харьцаанд орж байхдаа та нар намайг бод. Тэгснээ бас өөрийгөө орондоо хэр мундаг чалхтайгаа ярьдаг байсан. Ир имгүү надтай харьцаанд орох хэрэгтэй. Яагаад гэвэл бурхан надаар дамжуулан чамд хүрж байна. Чамайг одоо адисэлж байна гэж хэлж ийсэн гэж байгаа. Бас дээрэс нь гишүүдийг байгаа бүх хөрөнгөө өргөл болгон өгөхийг хүсдэг байсан гэж байгаа. Хүсдэгч биш бүр ингээ шаарддаг байсан гэж байгаа байхгүй. Машин, тэрэг, одоо банк аккаунт, тэгэл байрны ордерийг хүртэл миний нэр дээр шилжүүл. Яагаад гэвэл чи надад бүх хөрөнгөө шилжүүлснээр чи бурханд хамгийн дээд өргөлийг өгч байгаа гэж номлодог байсан гэж байгаа байхгүй. Надаа хэр ихийг шилжүүлнэ чи хэр их бурханд хайртайгаа илэрхийлж байна. Хэр их бурханыг сонсож байгаагаа илэрхийлж байна гэж хүмүүсийн толгойг угаадаг байсан. Чуулгандаа ингээл нэг байнга ирдэг хүмүүсийнхаа ингээд хоосон цаасан дээр ингээд official юм шиг хоосон цаасан дээр нэр ус бүх юмыг нь бичүүлээд гар хөлийнх нь үсгийг нь ингээд авчдаг. Тэгээ дараа нь ямарваа нэгэн байдлаар тэр одоо сүмд явдаг байсан гишүүн. Одоо өөрийнх нь дургуй юм хийх ч юм уу ямарваа нэгэн байдлаар асуудал гарсан тохиолдолд тэр хоосон цаасан дээрээ юу бичих ёстой хэрэгтэй бүх юмаа бичин гутаа энэ хардаа энэ хүн айл хэзээ гар хөлийнхаа үсгийг зурчихсан. Байраа ингээд над руу шилжүүлсэн. Банка над руу ингээд шилжүүлсэн. Цалингийнхаа бүх орлогыг над руу явуул гэж юм. Гээд хүмүүсийг бариад авчдаг. Тэгээ өөрийнх нь ингээ эсэргүүцэл гаргаад би энэ чинээс чин гармаар байна. Би ингээ мэр ингээ хонгууд бусад гишүүдийн өмнө гаргаж ирээд ингээ зодож занчдаг байсан гэж байгаа. За тэгээ иймэрхүү аимшигтай зүйлсийг экс гишүүд нь тэр сэтгүүлч залууд мэдгдсэн байдаг. За тэгээ ер нь харахаар ингээд 70-аад оны ихээр Жим ер нь юм одоо христийн итгэл юм зарчмыг баримталдаг байсан юмнуудаа ер нь хаяад ер нь зүгээр өөрийн үзэл бодлыг баримтлах тийм одоо бараг шин шашны төрөл гэх юм уу та тийм зүйлийг ингээд даган одоо номдлоо тэрддэг болсон гэж байгаа. За энэ бүхний талаар түүний муу муухайн талаар дэлгэрэнгүй бичсэн нийтлэл гарна гэдгийг мэдээд Жим дээж таатаа хүлээж аваагүй те. Тэгээ яг Америкийн одоо нийгэм түүний үзэл бодлыг 100% хүлээн авахд бэлэн бус байгаа гэдгийг ойлгож одоо Plan B буюу хоёр дахь
төлөвлөгөөгөө гаргасан гэж байгаа. За ямарваа нэгэн юм болох юм бол мөн дээрээс нь одоо өөрийнхөө хүссэн оргилд хүрлээ гэж ботсон чинь одоо шунал нь илүү дэвэрч те одоо бүр илүү төгс төгөлдөр цогц нийгмийг бүтээхийг ирмэлцэж мөрөөдөж эхэлсэн нь. Plan B гэдэг хоёр дахь тэр төлөвлөгөөгөө юу гэж нэрлсэн бэ гэхээр арт түмний хийдийн хөдөө аж ахуйн төсөл хэмээн нэрлж олон газруудаар явж одоо өөрийнхөө шинэ байгууламжийг одоо нээхээр зорьсон байдаг. 1973 болон 74 онд өөрийн ихтгэл дагагч нартайгаа Өмнөд Америк твдэх орнуудаар зочлон одоо өөрийн төсөөлж буй тэр socialist utopia буюу одоо социалист системтэй төгс төгөлдөр цогц нийгмийг бий болгох байршлыг хайж эхэлсэн. Тэгээ бүр Канада руу явж үзсэн, Барбадос, тэгээ Тринидад гэл одоо Карибын тийм бас тэнгисээр байдаг олон орнуудыг сонирхож байсан боловч явсаар агаад англиар Гуяна буюу монголоор Гуана улсыг сонгон авсан байдаг. Тэгээ Гуана улсыг сонгосон шалтгаануудын нэг нь болохоор энэ улс нь зин угаасаа социалист системтэй. Хоёрдугаарт бүгдээрээ ингээд өөрсдийн их хэлээрээ ярьдаг боловч бүх ард иргэд нь англиар ярьдаг, хоорондоо харьцдаг. Тийм болохоор одоо дагагч нарыгаа дагуулаад тийшээ нүүхэд бол хэлний асуудал байхгүй тий. Бас дээрэс нь хүн амын ихэнх хувь нь хар арьстан болон улс төрийн тийм эрх мэдлийг хар арьстан гишүүд барьдаг учраас одоо түүний арт түмний хийдийн гишүүд болох олон хар арьстнуудыг одоо асуудалгүй хүлээн зөвшөөрч одоо амар амгалан байхад нь саад болохгүй хэмээн үздэн гэж байгаа. За тэгээд Жим энэхүү төлөвлөгөөгөө одоо яаж хэрэгжүүлсэн бэ гэхээр Гуана улсын засгийн газартай гэрээ байгуулсан байдаг. За тэгээ Гуана улсын одоо засгийн газар Жимийн тавьсан саналыг ер нь бол эх орондоо ээлтэй хэрэгтэй гэж үзсэн байгаа. Тэгэж үзсний эцэст 3800 га газрыг ашиглах зөвшөөрөл өгсөн байдаг Жимд. За тэгээ Гуана улсаас амар том байгаа зү бүр юм ёстой нэг бүр бүхэл бүтэн юм нийгэм бараг нэг жижигхэн юм улс байгуулахад бараг болохоор Гуана улсаас одоо яагаад тийм амар газрын эрхийг өгсөн бэ гэхээр тухайн үедээ Гуана улс нь хөрш улс болох Венесуэла улстай газар нутгийн зөрчилдөөнтэй байсан бөгөөд Жими яг авахыг хүссэн газар нь Венесуэлагийн хилтэй ойрхон байсан. Тэгээд Гуана улсын эрх баригчид бодохдоо Америкийн иргэд байгаа цагт одоо Венесуэла манай улс руу хизээч зэвсэгт дайралт хийхгүй гэж тооцоолон эрхийг олгосон гэж байгаа байхгүй. Одоо 74 онд 3800 га газрыг авч арт түмний хийдийн 500 гишүүд Гуана улс руу очин одоо шинэ зохицолбор барин эхэлсэн. Тэгээд тэрхүү зохицолбороо Jonestown хэмээн нэрлсэн байдаг. Яагаад Jonestown гэхээр одоо манай гол номлогч Jim биш. Тэгээд Jimmy чинь овг нь Jones, Jim Jones. Тэгээд Jonestown гэж нэрлсэн гэж байгаа. Зохицолбор барин эхэлж өөрийн сүм хийдэд байх гишүүдийг тав тухтай амьдруулахын тулд байшин сав барьж бүх хэмийг нь барьж эхэлсэн. Тэрний хажуугаар Гуана улсын ерөнхий сайттай ярилцсан Jonestown-д татваргүйгээр хэрэгтэй зүйлсийг импортлон оруулах эрхийг авдаг байгаа. Тэгэл яг нөгөө нэг Америкчууд нүүж ирэх байгаа болохоор тэдэнд хэрэгтэй юмнуудыг татваргүйгээр оруулахад зөвшөөрөл аваад хажуугаар нь тэр зүйлсд нь одоо эм тан гар буу зэвсэг гих мэд зүйл байсан гэж байгаа. Ямарваа нэгэн байдлаар одоо бид нар бас өөрсдөө одоо хамгаалах ёстой гэд авчирсан гэж байгаа байхгүй зэвсэг. Jonestown гих зохицолбороо ашиглалтанд оруулахад бэлэн болж Америкаас одоо гишүүдээ их хэмжээгээр авчирхийг хүсдэг. Эрхийг хүссэн бүх хүмүүст цагаачлал эрх олгох юм бол арт түмний хийдийн нэр дээр байх 500 мянган $5 одоо Гуана улсын эдийн засагт оруулан эргэлдүүлж мөн одоо Америк Гуана хоёр улсын дипломат харьцаанд эергээр нөлөөлнө хэмээн амлалт өгснөөр одоо тийм их хэмжээгээр цагаачлалын эрхийг авч чадсан байгаа Гуана улсаас. За тэгээ ер нь бол ажил төрлөн ингээ бүр нэг амар бүтэцтэй яваад байгаа энэ хүний. Тэгсэн чинь угаасаа амар бүр амны фигүр гэж бүр амар чихэн дээр зүгээр цэцэрлэг ургуулдаг хүн заяа. 1977 он гэхэд одоо арт түмний хийдэн нийтдээ 20,000-аад гишүүдтэй байсан бөгөөд энэ ондоо өөрөө болон одоо хэдэн 100 гишүүдтэйгээ Гуана улсыг зорин нүүсэн байдаг. Гуана улсад орж ирснээс 4 жилийн дараа буюу 1978 он гэхэд одоо Jonestown-ы хүн ам 900 гарсан бараг 1000 шахаж исэн гэж байгаа байхгүй. Тэгээ хүмүүс ингээ маш олноороо харин Америкийг орхиж тийшээ одоо Гуана улсад очиж тэр
Jonestown социалист төгс төгөлтөр нийгэмд амьдрахыг хүссэн ирмэлзэж очсон гэж байгаа. Ер нь 78 он гэхэд маш олон хүмүүс хүрээд ирлээ. Тэгээ ер нь хүмүүсийн төсөөснөр угаасаа бүх юм нь одоо төгс төгөлтөр газар дээрх социалист диважин хэмээн төсөөлж ирсэн боловч одоо ирснээс хойш одоо бүх зүйл шал ондоо гэдгийг ойлгодог байгаа тэдгээр иргэд. Тэрний одоо нэг жишээ нь гэх юм бол Жим тэднийг өглөө 6-аас орой 6 хүртэл ажилуулдаг. Өдөрт нэгэн цагийн цайны одоо цагтай. Тэгээ ажлын дараа социализмын тухай одоо хичээл болон олон нийтээрээ хамт тийм ямарваа нэгэн үйл ажиллагаанд заавал оролцох бүр шаардлагатай байсан гинэ. Тэгэл өдөржингөө ажиллал ногоо тариал байр сав барайл халуун наранд тэгэж ажиллаж ийснэ оройн заавал тийм юмд очих шаардлагатай. Одоо ямарваа нэгэн байдлаар залхуураад ч юм уу шууд өрөөндөө ороод унтаад өгөх юм бол шийтгүүлнэ. Тэрхүү газар нь ингээд энэ тэндгүй радио байрлуулсан. Жим өөрөө ингээ байнга номлол ишлэлээ уншдаг байсан гэж байгаа хгүй. Өдөржингөө тоглолцдог. Бас заримдаа бүр шүнжэнгөө тэрийг тоглолцдог байсан гэсэн. Ер нь одоо номлол нь бас заримдаа Гитлер, Сталин, эсвэл Ким Ил Сунг гэх мэт тийм түүхэнд муу нэрээр алдарсан хүмүүсийн илтгэлийг радиогоор уншиж өгдөг байсан гэж байгаа иргэдтэй. За тэгээд ер нь ингээ радиогоор цацдаг байсан зүйл нь дандаа коммунизмыг талаарх тийм ухуулгууд байх нь орширсан гэж байгаа. Тэгээ эргэн тойронд байнга юм буутай харуулууд байдаг болсон. Jonestown-ыг орхихыг хүссэн хүмүүсийг хорж одоо тарин мансуурсан тийм байдалд оруулан хордог болсон гэж байгаа. Гэхдээ яг хуу тэрийг хүмүүс мэрсэр мэддэг. Тэрнээс иш ихэнх хүмүүсээс одоо юу болж байгааг бүх муу муухай юмаа нуудаг байсан гэж байгаа. Үгэнд ороогүй хүүхдүүдийг худаг тоноолдог байсан гэж байгаа. Заяа. Одоо түүний номлол нь сайн сайхан социалист улс энэ тэгш байдал биш болж сүүлдээ бүр бид нар хувьсгал үлдэх ёстой, бид нар ёстой хувьсгалж явах ёстой. Бидний дайсан энэ бол нэг бидний дайсан бол одоо Америкийн улс төр, бидний дайсан бол бидний эсрэг буруутгадаг, биднийг гүйцэгдэг хүн болгон байгууллага болгон бол бидний дайсан гэх мэт тийм сонин хачин лекц болон хувирсан гэж байгаа одоо түүний ярих юмнууд нь дандаа. Ер нь Мерсер одоо Jonestown-ы тийм хатуу дэглэм Гуана улсын Америкийн элчин сайдын яамд угаасаа сонсогдсон байдаг. Түүний улмаас Jonestown-д элчин сайдаас шалгалт ирсэн. Тэнд амьдрах зарим одоо хүмүүс нь Америкийн нэгдсэн улсаас тэтгэлэг авдаг байсан бөгөөд тэр нь ингээд одоо Америкийн элчин сайдаар дамжаад Jonestown-ы одоо юу хиймдээ ахлах болох Жимд очдөг байсан нь одоо сарын 65 мянган $65,000 гэж байгаа. Элчин сайдын одоо ажилтан ирж тэтгэлэг авдаг 75 хүнээс ярилцлага авсан гэж байгаа. За тэгээд тэр ярилцсан дээр юу гэж асуусан бэ гэхээр одоо та энэ газар дур сонирхлоороо байна уу? Тэтгэмжийн мөнгө чинь таны гар дээр очиж гин үү? Эсвэл тэтгэмжийн мөнгөө үнэхээр та сайн дураараа Jonestown-д одоо өргөл болгон өгч гин үү? Энэ бүхэн одоо өөрөө хүснээрээ хийж гин үү гэдгийг шалгаж асуусан байгаа. Тэгэхэд тэр ярилцсанд орсон 75 хүн 75-уулаа манай Jonestown шиг гайхалтай сайхан газар байхгүй. Энэ бол үнэхээр дэлхий дээр байх диважин хэмээн ярьж исэн гэж байгаа. За тийм болохоор за бүх юм одоо зүгээр юм байна гэд тийм илүү гүн гүнзгий шалгалж хүлээг явуулахгүй тийм шийдэлд хүрсэн байдаг. За гэвч өдөр ирэх тусам Жимийн бүр галзуурал илүү гүнзгийрч байсан нь одоо түүний улаарын унших сонсох тийм материалуудаас харагд. Тэгээ сая дурдсан шиг багасаа Гитлерийг сонирхдаг байсан гэд. Гитлер, Мао Зедонг нөгөө нэг Зедонг гэдэг үл нөгөө Хятадын бас коммунист толгойлогч удирдагч Тэгээ хойд солонгосын одоо үүсгэн байгуулагч Ким Ил Сунг гэх хүмүүсийн одоо хэрэглэж байсан тийм олон түмний тархийг угаасан арга барилыг суралцаж Jonestown-ы ард иргэдийг удирдахад ашигладаг байсан байгаа. Тэдний бас хийсэн илтгэлийг уншаал одоо илүү бүр Америк бол капиталист гахаанаар биднийг одоо зогсоох гэж өдөр шөнөгүй нойр хоолгүй ажиллаж байгаа. Бид нар бас тэднийг одоо эсэргүүцэх чадaltaй байх хэрэгтэй. Та нарын ерөн сэтгэл санаа бодол хаана байгааг би мэдхийг хүсэж байна гэд. Одоо хэрвээ тэдгээр навчнууд яг одоо хурж ирээд манай 5-ыг барьж авах юм бол та нарт 4 сонголт байна. Алийг нь сонгохоо надад хэлээдэх гэснээр нэгдүгээрт зөвлөлт холбоод улс руу дөрөх үү? Одоо хувьсгалын төлөө амиа хорлох уу? Jonestown-ыг амиараа хамгаалах уу? Эсвэл зүгээр та нар ингэ ширэнгэн ойлоо
өөртөөхөө амийг бодоод цухтаах уу? Алийг сонгохоо надад хэл гэдэг байсан гэж байгаа байхгүй юу? Тэгээ иймэрхүү юм ингээд ер нь бол өдөр болгон болох болсон. Амар параноид болсон юм шиг. Та нар яг үннээ л надтай байж чадах уу, надтай зогсож чадах уу, тэрийг одоо батал гэх юм уу та. Нэг тиймэрхүү юм байн хийдэг болсон гэж байна. За тэгээд энэ дөрвөн сонголтын нэгийг сонго гэхэд нөгөө нэг тархин нугаагдсан хүмүүс бид таны ард зогсоод хувьсгалын төлөө амиа хорлоно гэж хэлсэн гэж байна. За тэгээд нэг өдөр Жим номлолынхаа үеэр гишүүдийг ингэсэн гэж байна. За та нар ингээ очрлон зогсож энэ ундааг уу гинэ хэлэхдээ энэ ундаад хор байгаа. Та нар энэ ундааг ууснаар бүгдээрээ 45 минутын дотор амьсгал хураах болно. Яг тухайн өдрөө ирсэн байсан одоо тий номлолыг сонсгож ирсэн. Одоо ирсэн ч юу аах вэ? Одоо нөгөө хүчээр сууж байгаа хүмүүст уулгасан гэж байгаа хгүй тэр ундааг. Тэгээ 45 минут хүлээсэн боловч юу ч болоогүй, хин ч үхээгүй, бүгдээрээ гайхаад харин Жим хэлэхдээ би та нарыг надад хэр үнэнч гэдгийг чинь шалгасан юм гинэ. Тэгэж байгаа үнэхээр одоо өөрсдийнхөө үзэл бодлын төлөө үхэж чадах уу гэдгийг чинь би шалгасан юм. Нэг тийм сонин ийм юмнууд, ийм өдрүүд Джонстаунд өрнөсөөр тэгж жаад 1977 оны сүүлээр одоо арт түмний хийдийн экс гишүүдүүд одоо тухайн үеийн бас нөгөө нэг Джонстаунд амьдарч исэн гишүүдийн гэр бүлтэй хамтран concerned relatives буюу одоо санаа зовсон гэр бүлийнхэн гэж орчуулах юм уу та. Тийм одоо нэг групп бүрдүүлсэн байгаа. Тэгээ эдгээр хүмүүс нь болохоор Америкийн засгийн газраас одоо ямарваа нэгэн арга хэмжээ авахыг хүсдэг байгаа. Jim Jones гэх хүн энэ хүмүүсийн дархийг угаагаад шал өөр улс оронд очоод үнэхээр ингээд дур сонирхлоороо байгаа ч юм уу үгүй ч юм уу мэдэгдэхгүй ингээд маш юм гаж үзэлтэй тийм гаж буруу одоо шашнаар одоо хүмүүсийг хориод байна. Тэд нар одоо Америкийн нэгдсэн улсын иргэд учраас засгийн газар ямарваа нэг юм хийх ёстой гэд энэ хүмүүс ингээ байнга одоо хүсэл гомдлоо илэрхийлж эхэлсэн байдаг. 77 онд эхлээд жил гаруй одоо гомдол хүсэлт гаргасны эцэст маш олон одоо конгрессийн гишүүд тэгээ энэ асуудлыг дэмжин Гуана улсын одоо ерөнхий сайттай холбоо тогтоон Джонстаунд яг юу болж байгааг шалгах шийдэлд хүрсэн байдаг. Тухайн үедээ Калифорни мужийн 11-р тойргийн төлөөлөгч байсан Leo Ryan гэх улс төрч Джонстауныг өөрийн биеэр очин шалгалт хийн гэдгээ олон нийтэд зарласан байдаг. Энэ хүн нь болохоор тухайн үедээ ер нь тийм мундаг гэх юм уу да улс төрч байсан юм билэ. Юм болгон дээр ингээ өөрө гар бие оролцоод үнэхээр ингээд асуудлыг ингээ шийдэж чаддаг мундаг хүн байсан гэж байгаа байхгүй. За тэгээ ер нь бол энэ Калифорни мужаас одоо ер нь яг бүр үндсэн том гараага ихэлсэн одоо арт түмний хийд гэх энэ байгууламж өөр оронд очиод ингээд байна. Тийм болохоор би өөрөө очиод биеэрээ шалгаад бүх юмыг нь учрыг нь олоотхё гэд. За тэгж хэлээд 1978 оны 11 сарын 14-ний өдөр 25 хүний бүрэлдэхүүнтэй Гуана улс руу ниссэн байдаг Америкаас. Тэр бүрэлдэхүүнд сэтгүүлч нар тэгээд Райны туслах бас гэр бүлийнхаа гишүүнийг олж авах сонирхолтой хідэн иргэд явсан аж. Гуана улсад очиж 3 хоногийн дараа 11 сарын 17-ны өдөр Leo Ryan Jonestown руу нэвтрэх эрх аван цочилсан байдаг. Тэр оройноо орол Jim Jones болон одоо Jonestowнд амьдрах ард эргээр хүлээн авчтай оройноо ингээл дуулж бүжин ингээл хүмүүс бүр ингээд амар аз жаргалтайгаар харагдсан гэж байгаа байхгүй. Тэр нөгөө Jimmy хэлсэн үгийг сонсоод алга ташаал баярлал дэмжээл одоо яг л нөгөө нэг цуглаанд явж байгаа юм шиг те ингээл амар гоё аз жаргалтай харагдсан байдаг. Гисэн хэдийч тухайн оройноо Jonestowны 2 гишүүд тэндээс явах сонирхолтойгоо илэрхийлсэн тийм захиа нууцаар өгсөн гэж байгаа байхгүй юу. За тэгээ тэр оройноо мэдчихээд маргааш өдөр нь Жимтэй энэ тухай ярилцсан байдаг. Тэгээд үнэхээр ингээд танаа ард иргэд happy аз жаргалтай харагдаж байгаа боловч өчигдөр ийм зурвас 2 хүнээс ирлээ. Тийм учраас надтай ингээд явахыг хүссэн хүмүүс байвал тэднийг одоо 50 явуулаач гэж хүссэн байдаг. Тэгээ мэдээж он чинь нөгөө нэг хамаг гаднаас нь ингээ харахад бол бүх хүмүүс одоо сайн дураараа байгаа гэдэгт дүрхийг ер нь бол гаргаж байгаа тийм болохоор угаасаа нөгөө явахыг хүссэн хүмүүсийг чинь улаан цантер Leo Ryan гэдэг хүний нүдэн дээр та нар явж болохгүй гэж хэлж болохгүй штэ. Окей, явахыг хүссэн хүн байвал явж болно гэд 11 гишүүд одоо гэртээ хайхыг хүсэж Жимээс зөвшөөрлөө авсан байдаг. Тэр үедээ ингээд 11 хүн бас ингээд явах гэж бөө юм болсон байгаа заяо. Нэг залуугийн эхнэр нь ингээд үлдэх гээд тэр залуу болохоор би 2 хүүхдээ аваад бүгдээрээ явъя
гээд ах ихнэр нүгүү одоо би Жимиг л даах ёстой. Энэ бол зүгээр л ёстой 100% үнэн. Энэ хүн бүх үннийг хэлдэг. Би тийм муухай хорцсон тийм нийгэмд буцаж очиж амьдрахыг хүсэхгүй байна гэд бөө юм болсон гэж байгаа байхгүй. За тэгж жагаад 11 хүн явахаар болж байгаамаа. Америк дахь гэр орон руугаа буцах сонирхолтой хүмүүс нэгдсэн учраас эрэхтэй сууж исэн нисэх онгоцонд багтахгүй байсан учраас одоо элчин сайдын яамнаас 2 дахь нисэх онгоц явуулахыг хүссэн байдаг. Тэгээ тэр хугацаанд Конгрессийн гишүүн Лео Райан болон бусад хүмүүсийг гаргаж өгөх зорилгоор хамт явсан Jim Jones-ийн дагагч нарын нэг болох Larry Layton гинт тэгсэн байгаа. Би бас ингээд та нартай ерөөсөө хамт Америк руу буцъя. Бодлоо өөрчлөлөө гэж хэлсэн гэж байгаа. Тэр үед урд нь тэр Jim Jones-ийн одоо нөгөө хараат доор байсан экс гишүүн нэг хүн тэгэж хэлсэн гэж байгаа байхгүй юу? Энэ Larry Layton гих залуу би таньнаа. Тэгээ энэ бол бүр Jimmy-ийн бүр юм үнэнч дагагч нарын нэг. Тийм ч амархан одоо эндээс явахгүй байх гэж сэжиглсэн гэж байгаа. Тэгсэн боловч нөгөө Leo Ryan одоо явахтай хүн бодлоо өөрчилж болно штэ. Аваад явъя ухааны юм ярьсан гэж байгаа байхгүй. За тэгээд тэр Larry гих залуу хамт явахаар боллоо. Хоёр нисэх онгоцондоо хуваагдаж орж эхэлсэн байдаг. Эхлээд нисэх болсон онгоцонд Larry суусан байдаг. Тэгээ онгоц хөөрөхөд бэлдэж байх явцад Larry гар буу гаргаж ирэн зорчигчд болон онгоцны нисгчүүдийг буутсан байдаг. Тэр нөгөө нэг экс гишүүн одоо сэжгэлсэн нь бол яг зөв болж таарсан. Тэгээд онгоцон дотор буун дуун гармагц нисэх онгоцны талбай дээр Jonestown-ы хэсэг одоо тийм бүлэг бүхий хүмүүс ачааны машин дээр зэвсгэлсэн байдалтай гарч ирэн хоёр дахь онгоцонд суух гэж буй хүмүүс рүү буудаж эхэлсэн байдаг. Тухайн үед хамт явсан бүрэлдэхүүний нэг нь болохоор одоо энэхүү бүх байдлыг баримталж бичиж авахын тулд явж исэн камерамен зураглаач залуу байдаг. Тэр залуу одоо ингээд Jonestown-аас бид нэр явах гэж байна гэж бичлэг хийхэд буудаж эхлээд яг тэр буудал цааны бичлэг байдсан байлээ. Тэгээ хөөрхий тэр зураглаач залуу өөрөө буудуулан амь насаа алддаг. За тэгээ энэ дайралтын үеэр 5 хүн амь насаа алдсан. Тэр дунд нь улс төрч Leo Ryan байсан байгаа. Онгоц хөөрхөөс өмнө ийм юм болоо 5 хүн амь насаа алдчихлаа. Энэ хооронд одоо Jonestown юу болж исэн бэ гэхээр улс төрч Leo Ryan явхаасаа өмнө хэлэхдээ ер нь Jonestown одоо дажгүй харагдаж байна. Зарим хүмүүс таалагдахгүй байгаа бололтой тэглээгээд мянгаад хүнээс одоо 10-аад гаруй хүн дургуутсаж байгаа нь одоо Jonestown-ыг муу гэдгийг баталж чадахгүй. Тийм учраас миний цаашаа мэдээлэх зүйлд бол санаа зовлтгүй. Дургу байгаа хүмүүс нь баг надтай ингэ явж гин. Бусд нь одоо сайн дураараа үлдчихэж байгаа болохоор нөх амир тийм зовлонтой хэцүү хүний ирэхэд халтсан газар шиг харагдахгүй байна гэдэг дүгнэлт хийсэн гэж байгаа байхгүй. Джеймстэй өөрт нь ингэж тэгэж хэлсэн боловч Jimmy хувьд одоо бүх зүйл дууссан мэт санагдсан гэж байгаа. Leo Ryan-ыг явсны дараа Jonestown-ы одоо ард ирээдийг номлолын танхимдаа цугларахыг хүссэн байдаг. За тэгээд тэр хоорондоо ер нь 44 минут хэртэ номлол айлцсан байдаг. Иргэдийг одоо тэр танхимд ирэхэд ийм маш том төмпөнд ийм улаан өнгөтэй ундаа бэлдсэн. Хажууд нь ингээ баахан жижигхэн цаасан аягнууд тавьсан. Жим номлолоо эхлэхдээ бид бүгд одоо эрх чөлөөтэй амьдарч чадахгүй юм бол нүүр бардам үхснэн дээр одоо тэд удахгүй биднэрүү давтлах болно. Биднэрүү давталж бидний гэр орон сүйтгэх болно. Хүүхдүүдийг минь боолчилж биднийг тарчлаан зовоох болно. Тийм учраас энэ бүгдээс өөрсдийгөө хамгаалахын тулд бид нэр төртөөгөр өөхөх ёстой хэм номлолоо эхэлсэн гэж байгаа. Одоо түүний хийсэн энэхүү одоо 44 минутын аудио бичлэг байдаг. Death tape буюу одоо үхлийн бичлэг. Яагаад үхлийн бичлэг гэж нэрлэж байгаа юм бэ гэхээр том савн дотор найруулсан байсан ундаа нь болохоор тайвшруулах юм болон хор ингээ сиропонд холчихсон. Тэгээ тэр нөгөө аудио бичлэгийг нь сонсож байхад маш олон гишүүд одоо түүнийг маш олон иргэд түүнийг одоо дэмжиж одоо бушуухан өхий. Бурхан биднийг одоо хэр зөв, хэр үнэнч амьдрсныг мэдэж байгаа учраас бид дахин төрнө. Эсвэл одоо биднийг деваажин хүлээж байгаа гих мэтэр тэр хүмүүс уралдаж хэлж исэн гэж аахгүй амар олон. Одоо бичлэгийнх нь линкийг нь тавихаар манайхан сонирхоод үзээрэй яг англиар байгаа. Энэ бүх одоо балмад үгст итгэсэн иргэд нэг нэгээрээ ундааг амиа эвгүүтгэж эхэлсэн байдаг. Хамгийн их нь хүүхдүүд амь насаа алдсан бөгөөд ээж аав нь хүүхдүүдэд хор өгж алсан байдаг. Нэлэх нэрэ хүүхдүүдэд бас яаж тэрийг уулгасан бэ? Шипризэнд одоо зүүгийг аваад шипризэнд хийсэн хорыг
одоо хүүхдүүдийн амруу ингээд им өгч байгаа юм шиг хүчээр шахаж өгсөн байсан. Хүмүүс эхнээсээ нас орж эхлэхэд зарим иргэд айж эхлээд одоо ер нь бодлоо өөрчлөхийг оролцсон боловч эргэн тойронд одоо зэвсгэлсэн Жимийн бүр үнэнч дагагч нар ингээд сүрдүүлж исэн гэж байгаа тэдрийг. Ер нь бол нэг бол өөрөө сайн дураараа энэ хорийг уугаад үх, эсвэл бид нар чамайг буудаж аална гэдэг л. Энэ бүх явц одоо яаж мэдээд байна гэхээр бүх зүйл нь тэр үхлийн бичлэгт бичигдсэн байдаг. Одоо хүмүүс хор уугаад амиа хорлоод нас орж эхлэхэд Жим ингээл номлолч гэжтэй ярьсаар байсан. Тэгэл тэр хүмүүст хэлэхдээ төвчээртэй байгаарэ. Үхэл бол одоо энэ амьдралд хэдэн өдөр байснаас илүү бүр хэдэн мянга дахин дээр шүү. Үхсэн нь дээр. Хэрвээ юу хүлээж байгааг та нар мэдвэл өнөөдөр ийм сонголт хийж байгаадаа та нар баярлах болно. Тийм болохоор битгий төвчээртэй бай. Jonestown-д тэр өдөр 1978 оны 11 сарын 8-ны өдөр амиа алдсан хүмүүсийн тоон 900 гаруй. Энэ одоо 918 амиа алдсан хүнээс 303 нь 17-оос доош насныхан байсан. Хэдэн сартай хүүхдүүдээс ахуулаад бүр өвгөд, эмгэд, хөгшин хүмүүс байсан гэж байгаа байхгүй. 18 оны 11 сарын 18-ны өдөр ийм харамсалтай хэрэг болвоо. 900-га гаруй цогцыг задлан шинжилгээнд оруулах боломжгүй гэж үзээд 10-аад хүнийг задлан шинжилгээнд оруулсан байдаг. Бүгд л яг нөгөө хор уусан хорны улмаас амь алдсан. Jim Jones болон түүний үнэнч дагагч нар хамгийн сүүлд нас барсан гэж тогтоогддог. Тэр хүмүүс ихэнх нь хор уужаас нас орсон байсан. Зарим нь болохоор тархиндаа өөрийгөө буудан нас орсон байсан. Jim Jones өөрөө ингээд бүр дэрэн дээр хөвтөж агаад өөрийгөө буудаж хөнөөсөн байдаг. 918 хүн энэ хүний хэлэх энэ балай номлол одоо бүр үзэл бодолд бүр тэгж амар автаж амиаг үтгсэн тийм нэг амар хэрэг Америкийн нэгдсэн улсын түүхэнд болсон байдаг. Тэгээ энэ хэрэг нь 2001 оны 9 сарын 11-нд болсон террорист хоёр өндрийн ажиллагаа. Тэрнээс өмнө одоо Америкийн түүхэнд бичигдсэн хамгийн их одоо хохиролтой шуугантай хэрэг гэж үздэм билээ. Энэ бүх зүйл болсны дараа хэн хариуцлага үүрэх вэ? Яг юу болов гэх асуулт мэдээж дэгдэж эхэлнэ. Тэгээ харамсалтай нь угаасаа энэ бүх зүйлээс хэргийг хүлээсэн нэг л хүн байдаг. Тэр нь болохоор онгоцонд ороод зорчигч нарыг буудаж эхэлсэн Larry Layton гэх залуу. Тэрнээс өөр одоо хариуцлага хүлээх боломжтой бүх хүмүүс нь амиа хорлоод нас орчихсон. Энэ бүх зүйл нь одоо Гуана улсын нутаг дэвсгэр дээр болсон учраас Гуана улсын одоо хуулиар Larry шүүсэн боловч түүнийг brainwashed буюу тархиа бүр ингээд бүрэн угаалгацсан байсан. Тийм болохоор одоо энэ хүний буруу биш гэж үздэн гэж байгаа. Америкт ирэхдээ түүнийг баривчлан авч шүүхэд дуудсан байдаг. Тэгэхээр улс төрч Leo Ryan-ы үхэлд буруутай хэмээн насаар нь хойрох ял оноодог байгаа. 18 жил ялаа идлээд 2002 онд судлагдаж 2016 онд нас орсон юм билээ. Амьдрал дээр ял хүлээсэн бол Larry Layton гэх хүн байгаа. Тэгтээ яалтчгүй те энэ бүх явдлын гол одоо хэрэгтэн mastermind удирдагч болоогоосаа Jim Jones гэдэг нь яалтчгүй. Тэр өдөр 78 оны 11 сарын 18-ны өдөр хүмүүст одоо хорийг те уулгахаасаа өмнө өөрийн итгэлд хоёр дагагчаа цүнхтэй мөнгө болон бичиг баримт өгөн Гуана улсын Georgetown хотод байрлах зөвлөлт холбоот улсын элчин сайд руу яваа. Тэр явуулсан юм дотор нь болохоор 550 мянган $130 мянган Гуана улсын валютаар бас тийм 3 төрлийн захаа байсан гэж. Тэр 3 төрлийн захааных нь нэг нь болохоор Jim Jones-ийн өөрийн бичсэн захаа байсан. Захааны агуулга нь болохоор ард түмний хийдийн нэр дээрх бүх хөрөнгийг зөвлөлт социалист бүгд найрамдах холбооны коммунист намд өвлүүлэн үлдээв гэсэн гэрээслэл байсан. Коммунист үзэлд бид өөрсдийн өв хөрөнгөө дэлхийд даяар дарангуйлалд буй хүмүүст зориулахыг хүсэв гэж бичсэн байжээ. Тэрхүү коммунист намд үлдээсэн нийт хөрөнгө нь 7.3 сая $1 байсан. Тэр 3 захааных нь нэг нь болохоор бас Jim Jones-ийн эхнэрийнх нь бичсэн захаа байсан. Тэр эмэгтэй бас бичихтэй би одоо бүх хөрөнгөө коммунист тийм үйл ажиллагаанд зориулахыг хүсэж байна. Миний хүүхдүүдэд ялангуяа миний охинд ганц төгрөг битгий өгөөрэй гэж битсэн байдаг. За нэг юм балаа хэрэг байна. Нэг хүний хэлсэн үг болгонд итгэж тархиа угаалгаж одоо мянгад хүн ингэж нас барсан. Бас лоо муугаар байна. Сонирхолтой, хачирхалтай, бас амар улс төртэй холбоотой, шашин шүтлэгтэй холбоотой. Хүний бас энэ хувийн үзэл бодол. Тэгэл үнэхээр энэний тухай уншиж байхдаа бодож лээ энэ
мөрөн дээрх бүндгөрөө ер нь жаахан ажилуулахгүй болвол бас хүний эрхэнд орох амархан юм биш үү. Тэгэл одоо ингээ харахад ер нь ихэнх тухайн үедээ нийгмийн одоо хог шаар гэж үзэгддэг байсан өнгөт арьснуудыг ер нь бол ингэж бай болгож авсан байгаа. Хүн угаасаа ер нь те амьдрал хэцүү үед ямарваа нэгэн зүйлд одоо итгэх нь илүү амар байд юм уу? Одоо ядарч зовж явж байхад нэг нь хурж ирэл чамд туслая гээд гараа сунгахад бол хинч түүнээс татгалцахгүй те тэр байдлыг ашиглан энэ олон хүмүүсийг толгойг эргүүлсэн юм шиг санагдсан бүр. Тэгээ өөрөө бас дээрээс нь бичлэгийг нь сонсож байхад одоо хийсэн зүйлийг нь харахад өөрөө хувь хүнээрээ бас нэг юм эрүүл сарууд хүн биш байсан юм шиг санагдсан. Тэгээд одоо хүүхэд нас нь одоо тэгж их нөлөөлснөө бол тэрийг бол бас яг ингээд байгаа мэдээлэлээс харахад бол шүмжлэхэд жоохон хэцүү. Яг хүүхэд нас нь гэсэн ээжинд гэсэн аавнд гэсэн гих жоохон хараа хяналтгүй байсан ч юм уу болов. Одоо өөрөө л ёстой бор зүхрээрээ явж байгаа тэр эмэгтэй нөгөө нэг Myrtle гэдэг эмэгтэйтэй танилцаал шашны тухай ингээд мэдээлэл аваад гэхдээ бас тэр үед нь бас зөв үзэл бодолтой хүн таарад одоо шашин шүтлэг гэдэг чинь ийм ч юм уу гэх ингээд нэг тайлбарлаад өгсөн бол бас ингэж амар улаарч те олон хүний явсаар агаад олон хүний аминд хүрэхгүй байсан ч юм болов. Тэгээ уусаа яаж ч утсан нарциссист юм бол харагдчихээн те. Тэгээ бодвол эцэгхээсээ гэр бүлээс авч чадаагүй хайр халамжийг хөршөөх нь хүүхэн амар жоохон бахтна одоо өөр утгаар өгцөн гэх юм уу. Тэрнийх нь одоо хэлсэн бүх юмд амар одоо автаад тэгээ өөрөө ч ихсэн бас нэг талдаа тархиа багаасаа угаалгасан ч юм шиг. Тэгээ тэрийг бас нөгөө нэг амар урвуулж бас хөгжүүлсэн байгаа байхгүй те амар. Хүний тархийг угаах нэрээ за амархны цаашийн. Гэхдээ бид нэр угаасаа өдөр тутамдаа ямарваа нэгэн байдлаар тархиа угаалгач л байгаа те. Медиа ч юм уу одоо энэ үзэж байгаа нэвтрүүлэг одоо мэдээний сувг юу гэдгийг одоо бараг л ер нь л тархиа угаалгахад их л амархан энэ тэмдгүүл тархи угаалт явагдаж байгаа болохоор дор бүрнээ юу ч вэ жижиг юм ч вэ ер нь нэлийн дор бүрний судалгаа хийж өөрийн гэсэн үзэл бодлоо одоо гаргаж ирээ тэрэндээ жоох үнэнч байхгүй болвол нөгөө салхинд хийсэн хүмүүс юу дүүлээ салхинд хийсэн хамхуулт төлөө тийм хүмүүс олширх юм бол одоо тэгэл одоо мянган хүн байтгаа одоо тэгээд улс орноор хүртэл ингээд ойрхон байна шүү дээ тий амар. Би бас сайхан нэг ихчтэйгээ уцаар ярьчихсан байхгүй юу. Манай тэр ихчийг нэг найз нь аваачаад нөгөө сүлжээнд оруулаа хичээж би өстө нэр ийм юм гэстэ яадгүй байсан чинь нэг мэдсэн чинь л ингээд тархиа угаалгацсан явж штэ өстө нэрэ гэсэн явжсэн. Тэгээд тархи угаалт гэдэг ингээд өнөөдөр ярьсан чи тэр санаанд ороод тэгээ уусаа өдрө болгон ямар нэг байдлаар яаж игээл бид нэг тийм тархи угаалтанд тий автчил байдаг байхгүй юу. Тэгээд нөгөө би нэг хэлсэн шүү дээ. Эхлэхдээ одоо нэг Facebook-ийн пост харж агаад энэний тухай бас ярмаар санагдсан гээд. Тэгэл юу ч ухаж явж исэн тэгсэн чинь аура төв гинэ. За тиймэрхүү үзэл бодлыг одоо яг сайн мэдэхгүй болохоор одоо тиймэрхүү аурад итгэдэг хүн байх юм бол одоо энэ буруутгаж ярьж байгаа юм биш үү? Зөвөр ойлгоорой. Би зүгээр энэ бол миний үзэл бодол шүү. Тэ тэр аура төвн ингээд ийм лаа зарж гинэ. За тэгээ тэр зарж байгаа лаа нь болохоор тусгай арга технологиор үйлдвэрлэгдэж ирдэг бөгөөд хүний аура тэгээ гэрлэн бүрхүүлийн гэмтлийн алдагдлыг энгийн лаанаас илүү дээд зэргээр цэвэрлэж засдаг үйлчилгээтэй олон жилийн судалгаагаар нотлогдсон гинэ. Зарагдж байгаа лааныхын жишээ нь болохоор мөнгө татагчлаа. Үүлийн үрийн хамгаалалт хараал устгагчлаа. Хүүхдийн инээрийг цэвэрлэгчлээ. Амьдралын ноён нурууг тэгшлэглээ гэж юм. Тэр нь надад амар сонин санагдсан байхгүй юу? Үнэхээр энэ лаг бид нар ингээд асаагаан гут энэ бүх юм ангижрах уу? Тэгэл одоо бас дээрэс нь үүний шашин өөрийнх нь одоо итгэдэг зүйлд итгэхгүй болвол тий одоо ээж аав ах дүү ихч хэн байсан ч гэсэндээ тэр хүмүүсээс одоо холбоогоо тасал одоо ангижир тиймэрхүү юмны талаар амар ботсон. Тэгээ ингээ гад шашин гэж бүр үнэхээр одоо бэдийн биш үү. Тэгээ бас шашин гэдэг чинь амар тийм эмзэгхэн сэдв те. Одоо хүний ихтгэл үнэмшлэгийг ингээ буруутгаад үүсгээд авах хэцүү. Бас дээрэс нь ингээ заагээ бодцохоор бас биш арай биш юм шиг те нөгөө зарим одоо ихтгэл сүсэг бишрэл бас гайхмаар одоо яг cult гэж байгаа штэ гад шашны урсгал те. Калтын ер нэг юм ерөнхий шинж тэмдэг
зүйлс ер нь. Тэгээд би заримаас нь ингээд дууртахад колтын гишүүд нь удирдагчаа хитрхи туйлширсан байдлаар итгэж үнэмшдэг. Одоо тэр хүнийг бүр шүтэн биширдэг, одоо хэлсэн үгийг нь 100% хүлээн авч одоо түүний хэлэх үгс номлол нь гагцхүү үнэн гэдэгт 100% итгэж өдөр тутмын амьдралтаа хэрэгжүүлдэг. Энэ бүлгэмгийг дагагч нарыг юу ярих, юу бодох, хинтээ харьцаж болох, юу өмсөж, идэж, үлдэж болох гэд бүх зүйлийг нь 100% удирдах гэж оролддог. Одоо тэр колтын удирдагч нь. Эдгээр бүлэмгүүдийн баримтлах, зарчим болон итгэлээс өөр үзэл бодолтой бол гэр бүлийнхнээсээ хүртэл зайгаа барь хэмээдэг байж, колтын удирдагч нь өөрийн байр сууриа ашиглан дагагч нараа ашигладаг. Жишээ нь гэх юм бол удирдагч эрэгтэй хүн байх тохиолдолд колтын гишүүд охидыг бэлгийн харьцаанд орохыг шаардах нэг жишээ нь. Мөн тодорхой хэмжээний мөнгө шаардах. Одоо жишээлбэл Христийн одоо шашиндаа ингээд сүмтэй харьцуулаад үзэхэд бол бүтэнсэ өдөр болгон яг бурхны өдөр учраас амрах ёстой тий. Тэгээ бас сүмдээ хурж ирж намдал сонсоод ингээд магтан дуулаад хандив өгдөг. Гэхдээ энэ нь болохоор пастор нь өөдөөс чинь хараад ингээд чи заавал мөнгө өгөх ёстойг ингээд шаардаа зогсдоггүй. Яг уу сэтгэлээрээ тий. Сэтгэлээрээ өг гэд өвлдөг байгаа. Колт болохоор тийм тодорхой хэмжээний мөнгийг бүр шаарддаг. Яага мөнгө өгөхгүй байгаа баг дулмаа энд өнгөрсөн 7 хоногт мөнгө өгөөгүй чи дахиад өнөөдөр өгөхгүй байж болохгүй ч юм уу. Нэг тиймэрхүү одоо зан характертай. Одоо ер нь юм болгоныг ингээд шаарддаг. Бүр заавал хийх ёстой юм шиг тийм байдаг гэж байгаа. Тэгэл яг нэг иймэрхүү шинж тэмдэг байх юм бол ер нь манайхаа тэгээ явж байгаа газар чинь иймэрхүү юм үзүүлэх юм бол колтэж магадгүй шүү. Шашны гаж урсгал ээж магадгүй шүү. Тэгээд ялангуяа миний сонссноор тэр Христийн нэрийг барьж маш олон тийм жижиг сажиг колтууд байдаг гэж сонсч ирсэн. Тэгээд Монголд бас зөндөө олон тийм жижиг сүм өмнөд байдаг гэж нэг газараас уншиж ирсэн юм байна. Тухайн үед бол би ерөөсөө Монголд тийм колт байдаг гэдгийг ерөөсөө мэдээгүй л дээ. Яг уу бидний мэдгчнээр шуурж ийснээр одоо тэр мөн лээ шүү дээ. Танихгүй хүмүүстэй гэрлүүлдэг, би нэг огт хараагүй хүмүүстэй гэрлүүлдэг, цалингийнхаа 30%-ыг насан туршдаа өг гэж хэлдэг. Мөн бол яалтчгүй колт. Тэгээ бусд нь бол өстой үнэхээр сонсож байгаагүй юмуд зөндөө идэг гэсэн Монголд. Тэгээд энэ ерөөсөө тийм засгийн газраас ямар ч тийм зохицуулт байдаггүй, ямар ч цензургүй байдаг учраас нэлийн дураараа байцгаад юм шиг байгаа. Тэгээ ялангуяа тэр хөдөө орон нутагт байдаг хүмүүсийг ерөнхийдөө одоо нэг жоохон онилж тэднэр дээр тулж ажилт юм шиг байгаа. Тэгээд бид нэр одоо яг хуу дор бүрнээл жоохон судалгаа сайн хийж одоо ихтгэл үнэмшилтэй байгаа юмаа сайн судалж мэдэж ард нь юу байгаа хизээ үүссэн яагаад тэр юмыг шүтээд байгаа гэдгээ сайн ойлгохгүй болвол бас л нэр шиг ингээл нийгмээрээ юм юмд автахад бас нэлийн амар цөөхүлээ. Тийм болохоор бас жоохон санаа зовдгийн. Тэгэл эвгүй шүү дээ. Эвгүй шашин шүтлэг гэдэг чинь бас хүмүүс амьтандаа бас ингээд нэг элен далангуу ярихад амар хэцүү сэдвүүдийн нэг те. Хүнд санаа зовоо за найзаа те чи ингээд байгаа юм биш үү? Энэ явж байгаа газар чинь ийм юм биш үү гэд хэлэхэд бас хэцүү, бас хэлэхгүй байх хэцүү. Тэгээ яага хэцүү, миний хувьд хэцүү гэж боддог вэ гэхээр тэр хүний одоо итгэл үнэмшлэгийг нь л ер нь үгүйсгэж буруутгах гад байна гэсэн үг шүү дээ. Дотор нагаа сэтгэлийг нь тэгээ нөгөө хүн нь гомдчих чинь болов яах чинь билээ. Гэхдээ яах вэ одоо бас хэрвээ ойр дотны хүн тийм буруу юм руу яваад байгаа юм шиг харагдах юм бол мэдээж зориглоод ярих ёстой сэдвүүдийн нэг бах. Тэгээ нэг иймэрхүү хэрэг байна. Надад л тэгээд санагдсан бас ингээд амар чухал сэдвүүдийг хүндсэн юм болоо. Одоо тэгэл шашин шүтлэг, шашны гаж урсгал энтергээд ярихангуут хүмүүс нөгөө сатаны тухай их асууж исэн. Хоёлаас урд урдны дугаарууд дээр сатантай холбоотой одоо хохирогчд ч юм уу эсвэл одоо алуурчид өөрсдөө сатаныг шүтдэг ч юм уу ямар нэг байдлаар холбоотой хүмүүс мэрсэр ярьсан штэ. Тэгээд тэрэн дээр одоо тэр дугааруудын доор комментуудаар бас мессежээр хэд хэдэн асуултууд ирж исэн. Тоор сатаны тухай юу гэж боддог вэ? Сатаны шашны талаар тоор дэлгэрэнгүй яриад өгөөч гэд. Сүүлд бас нэг хүнээс мессеж авсан. Тэгэхэд нөгөө нэг сатаныг тоор яг зөв талаас нь судлаад үзээрэй. Бас яг ярьж байгаа шиг чинь биш шүү энэ төр гэсэн байсан. Шашин шүтэх, эс шүтэх болвол
хүн болгонд байгаа эрхтэй одоо азар бидний амьдарч байгаа нийгэмд одоо биднэрт хууль харин сайхан эрх болгоод өгсөн шүү дээ. Тийм болохоор би бол хизээж таны шашинг одоо бойл муухай мангар тэнэг бойл гэж хэлэх эрхийн ч надад байхгүй тэгэж хэлэхчгүй хэрвээ үнэхээр сатаны одоо шашныг бүтдэг хүмүүс байвал Монголд байдаг гэсэн гол нь тэр яг яагаад шүтэж байгаа гэдгээ ойлгодог болов гэж найдаж байна. Одоо ойлгодгүй бол бас хэцүү л байна л да. Яагаад тэгэхээр тэр чинь амар олноор нь амьтны ам хороодог те дахил өргөх нэрийн доор одоо бас хүний ам хороож исэн тохиолдлууд маш их байдаг. Тэгээ мэдээж бүх одоо сатан шүтдэг хүмүүс тэгдэг гэж би хэлээгүй. Гэхдээ ерөнхийдөө бол тийм тохиолдлууд маш их байдаг. Тэгээ дээрэс нь Монголд авсанд хэвтдэг хэсэг бүлэг хүмүүс байдаг гинүү. Өөрсдөө сатан шүтдэг гэж хэлдэг хүмүүс гинэ. Гэх мэтчлээ одоо нэг тийм хүний ясноос гаж тэ яаж ч оцоо одоо эрүүл логикоор бодоод яаж ч ботсон байх боломжгүй те. Тийм юм хийгээд байгаа бол та бас шашнаа сайн судлах хэрэгтэй юм болов. Тэглээ юу юугүй л та магтай бүр хэдэн зугаар нь алаал те. Би бас нэг тийм сонсч ирсэн байхгүй юу. Нэг жалганд маш олон туулай тэгээд дараа нь хизэн нэлээ амар олон тагтаа энэ төр олсон гэд. Тэгээд тэр нь яасан гэсэн чинь баахан өөртөө сатан шүтдэг гэж ярьдаг хүүхдүүд аваачаа дахил өргөж ингээд олноор нь алаад жалганд хийцэн байсан тухай Монголд штэ сонсч ийсэн. Тэгээд тэр үнэн ч байх худлаач мэдээ энэ олон хүмүүсийн яриануд бол ортойл ээж таараа байх. Тэгээд үнэхээр тийм дахил махил өргөдөг эсвэл одоо үнэхээр тэгэж авсанд хэвтдэг гэдэг ч одоо юу гэсэн үг юм бэ те. Яг зорилго нь юу юм те, ямар учиртай юм, тэрийг сайн ойлгодог, мэддэг байгаасаа тэрийг тайлбарлаж чаддаг байгаасаа те. Базаад хэлэхэд таны шашин юу байх нь хамаагүй те. Хамгийн гол нь цаад утга учир, цаад юм нь юу юм. Тэгээд үнэхээр хүний усанд нийтэд байна уу? Одоо юу гэдэм бэ, логикоор бодцооё гэж хэлт юм уу яа тий. Би бас яг гоёор хэлж чадахгүй байна. Sorry гэж. Одоо нэг бусдад одоо юм уу мухаа хүсдэггүй. Тэгээд ер нь бол одоо хувь хүний сүсэг бишрэлч гэсэндээ яг зорилго нь бас ингээд нийгмээрээ эрүүлийн хад жаргалтай энэ тэгш сайн сайхан байхын төлөө байвал одоо мэдгүй. Миний хувьд л надад тгийж санагддээ штэ. Бусдын төлөө ингээд өөрийгөө зориулах ч одоо заавал зориулах нь ч юу юм те. Бусдын сайн сайхныг бас ингэж бодож тунгааж явах нь бас зөв одоо тэхгүй ингээл одоо сая чиний хэлсэн шиг ингээл тэгж дахил өрөг ингэж дахил өрөг гэдэг ах юм бол надад бол миний хувьд бол амар тийм гажил сонсогдно. Гаж шашин шиг сонсогдно. Ямар л одоо зөв юм нь одоо очир хүн алаа дахил өргөдөх гэх үү те. Тийм штэ. Тийм ээ. Манай сонсогч дундаас бас ийм 9 жорын тийм колтын тухай сонсч ийсэн байвал комент хэсэгт үлдээгээрээ эсвэл бит хоёрлоо мессежээрээ инстаграмаар илүү одоо мэдээлэл тэлмээрэн нь Монголд бас яг юу хаана юу яаж явж гин те хэмэр хүн юу дуулдаж гин. Надад бол тийм мэдээлэл авахгүй би юус тийм хүнийг сонсож байгааг одоо юу л ядаа хардсан штэ. Фэйсбүүкээр байгаа тэр мөн зүүний тухай л их сонсон. Тэрнээс ш одоо чиний сая дурдсан тэр колтууд штэ. Авсан дэвтдэг гэд тэр мөрний талаар би юусоо сонсож байгаагүй юм байна. За маш сонирхолтой сэдвийг хүндсэн. Сонирхолтой бас хэрэг ярьж өгсөнд улмаадаа маш их баярлалаа. Би энэ тухайс нэг хальт сонсч ирсэн болохоос бас яг юу болсон, яг энэ жим гихч нөхөр яг ямар хүн байсныг өстө сонсож байгаа юм байна. Их сонирхолтой байлаа. За тэгээ манай подкастыг та яг одоо сонсож байгаа платформ дээрээ лайк дараад, шеэр хийгээд, дургүй байвал дизлайк дараад тэгээ сэтгэлээ үлдээгээрээ. Тэр хийж байгаа юмд таны үйлдэл болгон чинь одоо бид хоёрын алгоритмд тусалдаг учраас та бүхний сэтгэлийг сонсомоор байна. За тэгээд энэ хүртэл сонссон сонсогчд маань хэн байдаг вүлээ? MVP. Ард хэлээгүй арай чанга хэлчихв юу? За MVP-нүүдтэй маш их баярлаа. Баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. Bye.